찾아낸 조그만 놀이터 웨딩 하나 우릴 밝혀 작은 시소 타고 구름보다 더 높이 올라가지요. 내가 별을 따오거든 난 어둠을 담아올게 너의 별이 내 안에서 반짝일 수 있도록 너의 미소가 환히 올라 달로 뜬다면 너를 안아 내 품은 밤이 되리라. 너의 별이 내 안에서 반짝일 수 있도록 너의 미소가 환히 올라 달로 뜬다면 너를 안아 내 품은 밤이 되리라. 여러분 안녕하십니까? 아주 화창한 봄입니다. 저희들 화창한 봄이 됐는데도 사람들의 Харахад 마음은 санацаано 어두운 одоо 많이 있습니다. хавар болж одоо ханш 많고 нээсэн тийм сайхан хаврын цаг ирсэн байна. 여행도 Харин коронавирусээс болж 여파로 тэгэл мэгдэж байгаа 입원한 분들 특히 айдастай 식당을 байгаа хүмүүс олон байна. 많은 분들이 어려움을 겪고 있는 줄로 압니다. Бас энэ коронавирусээс болж 코로나 일이 끝나고 олон хүмүүс хэцүү байгаа гэж бодож байна. Ягаад гэвэл одоо хоолны газар ажилладаг хүмүүс бол хоолны газараа сайн ажиллуулж чадахгүй байгаа. Хөл хорио тавьдсан байгаа. Харин Солонгос улс бусад орнуудаас бол арай гайгүй байдалтай байгаа. Олон өөр улсуудын хүмүүс амнасаа алдаж байна. Бас маш хэцүү байгаа тийм улсууд олон байна. Гэвч энэ хүн коронавирусээр дамжуулан бас олон бурхны ивэлүүдийг, ерөөлүүдийг авна гэдэгт итгэж байна. Бид нэр хэдийгээр ийм зовлон асуудал тулгарч байгаа боловч бидний дотор бурхан байвал бурхан дотор байгаа тэр шинэ эерэг сэтгэлгээ бидэнд орж ирнэ гэж итгэж байна. Тэгвэл интернет мэдээгээ эхлэлцгээе. Интернет мэдээд та бүхэнд эхэлж байна. Хүрч байна. Бүх дэлхийд даяар коронавирусээс болж хэцүү байгаа боловч бүх дэлхийн эзний үгэн доор та бүхэн ивэл нэгүсэлтэй тэр ерөөл хайрын дотор амьдраасаа гэж хүсэж байна. Хамгийн түрүүнд чуулганы мэдээг та бүхэнд дамжуулъя. 수원 지역 교회 Суон хотын хүмүүс
Оросын Санкт-Петербургийн пастор Багёнчол пасторыг урьж Библийн семинар явуулсан байна. Интернетээр энэхүү Библийн семинарыг явуулсан байна. Гундаг сүмийн итгэгч нар коронавигаас болж хүмүүс маш бажимдаж байгаа. Маш давчууд байгаа боловч интернетээр дамжуулан онлайнаар дэлхийн Библийн семинар явуулсан байна. Библийн семинараар дамжуулан энэ семинар бол яг л семинарын үйл ажиллагааны адилхан хөтөлбөрөөр явагдсан. Оросын Багёнчол Санкт-Петербургт ажилладаг пастороос үгийг дамжуулж сонссон байна. Эхний өдөр Бурханы газар дэлхийг бүтээсэн талаар, хоёр дахь өдөр Бурхантай ингээд барилдаж ялсан Яаковын талаар, гуравдугаар өдрийн семинар дээр Абсаломын талаар бас түүний эцэг Давидын талаар ярьж өгсөн байна. Онлайнаар энэхүү семинар явагдсан бөгөөд маш их эрсдлүүд итгэгч нараас гарсан. Ихэнх итгэгч нар сүмд ирж чадахгүй. Тэгээд маш их харамсалтай сэтгэл байсан. Тэр сэтгэлээ хуваалцаж болох маш үн цэнтэй цаг байлаа. За энэ цаг дээр пасторын үгийг сонсгоё. Өнөөдөр 1-р Самуэль 9:2 байна. 1-р Самуэль 9:2. За Киш нэг хүүтэй бөгөөд түүний нэрийг Саул гэдэг байв. Саул бол шилэгдсэн сайхан залуу бөгөөд Израилийн хүүгүүдийн дотор түүнээс илүү сайхан залуу үгүй байв. Тэр бүх ардуудаас мөрөөрөө илүү өндөр байлаа. За Бурхан Израилийн хаанаар Саулыг сонгосон байгаа. Саул гэдэг залуу бол мөрөөрөө илүү өндөр байлаа гэж хэлсэн байгаа. За бас хүүгүүдийн дотор түүнээс илүү сайхан залуу үгүй байв гэж хэлсэн байгаа. За өндөр гэж ярьсан чинь миний өндөр тийм өндөр биш болохоор хүмүүсийг мөрөөрөө өндөр гэх юм бол би жоохон сэтгэл гонцлойдог байгаа. Гэвч Саулыг мөрөөрөө өндөр, илүү өндөр гэж ярьж байгааг сонсвол маш өндөр гэж хэлж ойлгож болно. Түүний адилаар Саул бол бусдаас хамаагүй өндөр байсан гэж ойлгож болно. Харин Бурхан Саулыг хаан болгож хааны ажлыг сайн хийж байгаад шилэгдсэн сайхан залуу гэдэг бол түүний зан авьяа бол үнэхээр мундаг байсан гэж ойлгож болно. Гэхдээ яг бодит байдал дээр харах юм бол тэр шилэгдсэн тийм мөрөөрөө өндөр учраас өөртөө найдах сэтгэл байсан. Тийхүү өөртөө найдаж ажиллаа хийж байсан учраас Бурхан Саулд дургүй болжээ. Саулд олон алдаа зөрчил гаргаж байсан. Тэдний дунд нэг нь юу вэ гэвэл Бурхан амликчүүдийг өнөөхтөн гэж хэлсэн байгаа. Одоо хүүхдүүд, эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд, өвөө, эмээ бүгдийн мал адгуулсыг хүртэл бүгдийг сөнөөхтөн гэж хэлсэн байгаа. Гэвч Бурхан амликчүүдийг сөнөө гэсэн үед Саул очиж амликчүүдийг устгахаар явсан. Гэвч Илч Самуэль, Бурханы иш үзүүлэгч Самуэль Саул дээр юу гэж хэлсэн бэ гэвэл Саул юу гэж хэлдэг вэ гэвэл би эзний үгийг сайн сахисан. Таны хэлсэнчлэн би Израильчүүдийг сөнөөж чадлаа. Би амликчүүдийг сөнөөж чадлаа гэж хэлсэн үед тэгвэл Самуэль ингэж хэлсэн байна. Миний чихэн сонсогдож байгаа энэ хоньны уу чимээ. Энэ юу вэ? Үхрийн уйлж байгаа энэ дуу юу вэ гэж асууж байна. За Бурхан 6 зүйлийг уг нь айлдсан байгаа. Мал авдгуус бас хүүхэд эмээ өвөө гэх мэтчлэн 6 зүйлийг ярьсан. Тийм учраас өөрөөр хэлбэл хүнээс гарсан бүх зүйлийг устгаж өнөөхтөн гэж ярьсан байгаа. За Бурхан ухныг устгаа гэж хэлсэн байхад хонь бас ухнуудын дунд Саул болохоор арай гайгүй зүйлүүдийн үлдээсэн байна. Алхаас харгалсан байна гэсэн үг. Тиймээс Бурхан сүлд нь эцэст нь юу гэж айлддаг вэ гэвэл Саулыг хаан болгосондоо би маш сэтгэл харамсаж байна.
Би яагаад гэвэл Саул бол өөрөө бусдаасаа мөрөөрөө өндөр бас шилэгдсэн мундаг тийм сайхан залуу байсан учраас өөрөөрөө найдаж байсан гэсэн үг. Тэгээд цааш нь уншиж үзвэл юу гардаг вэ гэвэл Бурхан Саулыг хааны байр сууриас хөөж гаргасан гэсэн. Тэгээд Есийн хүү Давидыг Бурхан өөрийнхөө сэтгэлд нийцсэн, таалсан хүн байна гэж бичсэн байна. Би тэр үг нь маш дуртай. Надад олон улсын төрийн тэргүүн нартай уулзах боломжууд надад гарч байсан. Их уулзсан үед болгоно би юу гэж ярьсан бэ гэвэл Эрхмээ ерөнхийлөгчөө Бурхан Давидтай уулзсан цагт юу гэж хэлснийг мэдэх үү? Үгээс 13:22 дээр Давидыг хараад Бурханы сэтгэл нийцсэн хүн байсан гэж хэлсэн. Тийм учраас Бурхан Давидыг хаан болгосон. Хэрэг таны ерөнхийлөгч таны сэтгэл докторч гэсэн Бурханы сэтгэлтэй нэгдсэн байх юм бол, нийцсэн байх юм бол Бурхан таны бүх ажилд нь бүтээмжтэй сайхан болгож өгөх болно. Тийм учраас хэрхэн та Бурхантай сэтгэлээ нийцүүлэх вэ гэдэг талаар танд ярьж өгнө гэж хэлсэн үед ерөнхийлөгч нар бүгдээрээ сэтгэл нааштай, таалтай ярьж өгч байсан. Тиймээс Бурханд үгэний хэрхэн итгэж Бурханы сэтгэлтэй нийцэх аргыг зааж өгсөн үед олон хүмүүс сэтгэл нь өөрчлөгдсөн амьдралаар амьдарч байгааг харж болсон. Тиймээс Саул бол Бурханы хийсэн ажил юу байсан бэ гэвэл Бурхан Амалекчуудыг хөнөөхтөн гэсэн үед одоо эрэгтэй, эмэгтэй бас хүүхэд, эмээ, өвөө нар бас ухан, хонь, бүх үхэр мал адгуусыг 6 зүйл эр эм гэд хүүхэд, эмээ, өвөө, мөн ухан, үхэр гэх мэтчлэн 6 зүйл. Энэ 6 зүйл болохоор хүн төрөлхтнийг 6 гэсэн тоогоор бас зүйрлдэг. Тиймээс 6 гэсэн хүний махан биеийн зүйлүүдийг хөнөөж, сүнслэг зүйлийг хүлээж авах гэсэн. Тийм учраас Саул болохоор үнэхээр сайхан залуу байсан. Тэр хүн үнэхээр сайхан залуу байсан учраас өөрийнхөө бодолд итгэсэн байна. Саул чи ухнуудыг сөнөө. Чи бүх үхээр эр эмгэлгүй бүх мал адгуусыг чи алж сөнөөх ёстой гэж хэлсэн боловч Саул болохоор өөртөө таалагдсан зүйлийг үлдээсэн байна. Тэгээд Бурхан нь би Саулыг хаан болгосондоо харамсаж байна гэж хэлж байгаа. Яагаад вэ? Бурханы үгийг сонсоогүй учраас, Бурханы үгийг дагаагүй учраас Саул бол үргэлж Бурханд залбирч Бурханаас гуйсан. Тэгээд Самуэль ингээд Бурханаас ингээд гуйгаал та битгий Саулыг орхилдоо гэж гуйдаг байсан. Тэгээд Самуэль Саулд ирсэн үед Саул харин мишээгэл түнд хурж ирээд би Бурханы хэлсэнчлэн Бурханы үгийг гүйцэлдүүлсэн гэж хэлж байгаа. Тэгвэл Самуэль юу гэж хэлсэн бэ гэвэл тэгвэл одоо миний чихэн сонсогдож байгаа ухны дуу чимээ юу вэ? Энэ үхрийн дуу чимээ юу вэ гэж хэлж байгаа. Би надад тийм тааламжтай харагдсан зүйлүүдийг үлдээсэн юм аа. Эзэн тахилыг өргөх гэж үлдээсэн. Усны бүгдийг хөнөөсөн шүү харин эзний боол тэр Самуэль юу гэж хэлсэн бэ гэвэл Үгээс намын 15 дугаар 15-23 дээр эзэн тахилыг таалдаггүй. Эзэн Бурханы өөрийнхөө үгийг дагахыг харин хүсэж байгаа гэж хэлсэн. Саул болохоор өөртөө найдах сэтгэлийг хаяж чадалгүйгээр Бурханд би дагаж байгаа. Бурханыг би дагдаг гэж ярьсан боловч тэр дагаж байгаа өөрийнхөө Бурханы үгээр дагах биш өөрийнхөө бодлоор дагсан учраас Бурханд эднэрийг ер нь тахилаар өргөсөн гоё юм шүү. Ийм гоё юмнуудыг үлдээгээд ер нь Бурхан тахилд өргөчэй гэж бодож байгаа юм аа. Бурхан харин би Есийн хүү Давидтай уулзахад тэр миний сэтгэл нийцсэн хүн байлаа гэсэн. Тэгээд хүний тийм сайн гэдэг байгаа зүйл. Хүний тийм зөв гэж бодоод байгаа зүйл. Хүний өөрийнхөө бодлоор ингээд стандарт гаргаад тэрийг нь зөв гэж бодсон тэдгээр зүйлүүд бүгд Бурханы хүсдэггүй. Бурхан таалагддгүй зүйл гэсэн үг. Бурханы өөрийн гэсэн Бурханы стандарт байгаа. Тиймээс Давидыг хараад юу гарч болох вэ гэвэл Бурханы сэтгэл нийцсэн хүн болохыг харж байна. Бид нэр өөрийнхөө бодлоор за энэ бол Бурхан харахад сайхан байх. Энэ бол Бурхан харахад муухай байх. Ингэж бодох ямар ч
тийм шаардлага байхгүй гэсэн үг. Би сүмд удаан хугацаанд явдаг байсан. Би өөрийгөө гэмтэй гэж боддог байсан. Мэдээж би гэмтэй нь үнэн. Би гэм нүгэл үйлцсэн юм учраас гэм нүгэлтэй нь мөн. Би үргэлж өөрийгөө гэм нүгэлтэй боддог байсан. Тэрхүү би баян гэм нүглээ уучлуулахын тулд бурханд гэмшиж залбирдаг байсан. Харин Ром номын 3:23 бүлэг дээр бүх нүгэл үйлцснээр бурханы алдарт хүрдэггүй гэсэн байгаа. Би ч гэсэн нүгэл үйлцсэн. Тэгээ бурханы алдарт хүрэхгүй байх байсан. Гэвч Ром номын 3:24 дээр яг юу гэж бичсэн бэ гэвэл Христ Есүс доторх зорилтоор дамжуулан бурханы нэгүслэр үнгүй зөвтгөгдсөн билээ. Бурханы нэгүслэр үнгүй зөвтгөгдсөн гэж байна. Бурхан намайг зөвтгөгдсөн, чамайг зөвтгөгсөн гэж байгаа бол бурхан намайг зөвтгөгсөн гэж байгаа бол би зөвтгөгдсөн хүн юм байна. Тэгж хэлээд байхад би гэмтэй гэж хэлэх юм бол бурханы сэтгэл нээцэхгүй байгаа хүн учраас би гэм нүгэлтэй болж тэр Саул шиг амьдрах болно гэсэн үг. Би маш их худал гэрчилж байсан. Бас маш их хулгай хийжсэн. Ялангуяа би баг байхад бага насандаа би өөр толгойн өөр хүний талбайд орж тийм тоор хулгайлж иддэг байсан. Тийм тариа хулгайлж иддэг байсан. Харин Библиэлд юу гэж бичсэн байдаг вэ гэвэл эзэн Христийн нэгүслээр дамжуулан бид нар үнэнгүй зөвтгөгдсөн билээ гэж байна. За бурхан намайг зөвтгөгдсөн гэж байгаа бол би ч гэсэн зөвтгөгчлөө гэж хэлэх ёстой. Харин бурханы үгийг хүлээн зөвшөөрөхгүй би гэмтэй гэдээ байх юм бол бурханы сэтгэл таалагдаж чадахгүй гэсэн үг. Тиймээс бурхан намайг зөвтгөгсөн гэсэн юм байна. Бурхан бол шүүгч учраас бурхан намайг зөвтгөгсөн. Тэр нь үнэн юм. Тэгсэн цагт бурхан миний бүх ажил дээр тусалж удирдах байгааг харж болох юм аа. Давид үргэлж өөрийнхөө бодлыг хүлээж аваагүй, бурханы үгийг л хүлээж авдаг байсан. Би Давид шиг тийм сайн агуу мундаг тийм итгэлтэй хүн биш л дээ. Гэхдээ бурхан намайг зөвтгсөн бол миний бодлоос бурханы үг нь илүү зөв үнэн байдаг учраас бурханы үгэнд итгэж би зөвт гэж хүлээж авсан. Тэр үеэс ахуулаад бурхан ажиллаа хийж эхэлсэн. Бурхан хоёр хүнийг сонгосон. Дүгнэлтийн хэлэхэд бурхан Саул болон Давид энэ хоёр хүнийг бид нарт өнөөдөр харуулж байна. За Саул болохоор үнэхээр мундаг, шилэгдсэн. Тэр тийм сонгогдсон хүн байсан боловч Саул бол өөртөө итгэж өөрийнхөө бодлыг итгэж, өөрийнхөө стандартаар бодож байсан учраас бурхан түүнийг хүлээж аваагүй. Давид болохоор харин өөрийнхөө бодлыг бүгдийг үгүйсгэж, Давид бурханы үгийг хүлээж авсан учраас бурхан түүний дотор ажиллаа хийж чадсан юм аа. Хайртай итгэгч ахын дүүс нар та бүхэн ч гэсэн өөрсдийнхөө зам, өөрсдийнхөө арга чарга байгаа. Өдөртөл тэрүүгээрээ л амьдарсан байгаа. Гэвч та бүхний өнөөгийн арга, зам ямар ч л байсан тэрийг орхиод бурханы л үгэнд итгэх ёстой юм аа. Бурхан зөвхт хийсэн байхад яагаад би өөрийгөө гэмтэй гэж бодож байсан бэ? Би бурханы сэтгэл таалагдахгүй байсан байж тээ. Бурхан намайг зөвхт хийсэн бол тэр үгэнд л итгэх ёстой. Би өөрийнхөө бодлыг илүү итгэж болохгүй гэд. Үнэхээр өөрийнхөө бодлыг бурханы таалдаггүй хүн болохоор бурханы үгэнд итгэхгүй өөрийнхөө бодлыг итгэдэг хүн байна. Та бүхэн битгий бурханы үгийг эсэргүүцээрэй. Та бүхэн бурханы үгийг эсэргүүцэж өөрөө гэмтэй гэж хэлэх юм бол тэр нь даруу гэж ойлгож болохгүй. Тэр нь харимч бардан байна гэсэн үг. Бурхан тэгэж итгэсэн цагт миний дотор ч гэсэн маш олон том жижиг агуу ажлуудыг бас хийж байгааг харж байна. Бид нар өөрийнхөө бодлоо хаялгүйгээр, орхилгүйгээр бурханы үгийг хүлээж авна гэж байхгүй. Бурханы үгийг хүлээж авахын тулд бид нар өөрийнхөө бодлоо орхих ёстой. Би гэм нүгэлтэй гэж бодсон, гэм нүгэл болох нь үнэн байсан. Гэвч би өөрийнхөө бодлоо орхиод Есүсийн хэм хэмжүүр, Есүсийн стандартыг хүлээж авсан билээ. Баярлалаа. Эдгээр Самуэль 9-р бүлгийн 2 дугаар ишлэл. Өнөөдрийн онцгой мэдээг та бүхэнд хүргэх гэж байна. Энэ удаад Уганда улсын мэдээг та бүхэнд бэлдсэн байгаа. Өнгөрсөн 7 хоногт бас Уганда улсын семинарын мэдээг та бүхэнд дуулгасан. Энэ удаад Уганда улстай пастор хэрхэн Угандад энэ сайн мэдээний ажил өрнөж байгаа вэ гэдэг талаар та бүхэнд хүргье.
2012 онд Уганда улсын Мусевени ерөнхийлөгчтэй нийт 6 удаагийн ерөнхийлөгчтэй уулзалт болсон. Үүний ачаар сайн мэдээ чуулганы сэтгэлийн боловсролын энэхүү боловсрол маш эрчимтэйгээр явагдаж байгаа билээ. Уганда улс IYF залуучуудын холбоотой MOU хамтын үйл ажиллагааны гэрээ байгуулсан. Энэ гэрээгээр дамжуулан 260 шоронгийн газруудад сэтгэлийн боловсрол явуулах боломжтой боллоо. Одоо Уганда улсын 4 шоронгийн газарт тууштай энэхүү сэтгэлийн боловсрол нь явагдаж байна. Хоригдлуудад энэхүү сэтгэлийн боловсролоор дамжуулан шинэ найдварыг суулгаж өгсөн байна. Максимбей шоронгийн газраас гарсан ялаа төлж гарсан залуучууд бас олон хүмүүс шоронгосоо гарсны дараа Уганда улсын Кампала сүмд ирж аврал авч өөрчлөгдсөн байна. Иммануэль гэдэг хүн ярьж байна. Би өөрийнхөө хүсэл дуршлыг захирч чаддгүй байсан. Түүний эцэст нь би шоронд ирэх болсон. Би өөрийгөө үнэхээр буруутгадаг байсан. Гэвч 2018 онд IYF залуучуудын холбоо энэхүү шоронгийн газруудад ирж сэтгэлийн боловсролоо хийх тэр цаг хүртэл би байнга өөрийгөө буруутгадаг байсан. Гэвч би шоронгосоо гарч энэхүү лекцийг хүлээж авснараа Маханаи Библийн сургуульд орсон. Өөрийнхөө хэрхэн захирч чадах, хянаж чадах, бас өөрийнхөө дуршлыг хэрхэн хянахаас сурсан. Шоронгийн газарт байхдаа бас Кимгисон пастор өөрийнх нь шоронд байсан гэрчлэлийг сонсч байсан. Пастор өөрөө шоронд байхдаа ямар явдал болсон талаар надад ярьж өгсөн. Тэгээд эцэст нь би шоронгоосоо гарахдаа надад нэг дүгнэлт үнэлгээ болсон байгаа. Юу вэ гэхээр надад ментор хэрэгтэй. Удирдагч хэрэгтэй юм байна. Надад юу хийх ёстой, хаашаа явах ёстойг зааж өгдөг ментор хэрэгтэй байна. Ингэснээр сайн мэдээ чуулганд оръё гэж шийдвэрээ гаргасан. Сайн мэдээнд чуулганд орж ирээд сурыг гэж бодоод орж ирснээс хойш би надад үг дамжуулж өгөөх үгийг зааж өгч бас сүм дараа нь би шоронгийн газруудад буцаж очив тийм ээ. Хоригдлуудад жинхэнэ авралыг авах юм бол та нарт ямар ч тийм ял байхгүй. Аз жаргалтай найдвартай амьдралаар амьдрах болно гэж би ярьж өгч байгаа юм аа. 2019 оны 1-р сар болон 2020 оны 1-р сард Паулус пастор Уганда улсад очиж одоо засаг захиргааны олон албан хаагч нарт сэтгэлийн боловсролын лекц гаргасан байна. Эдгээр албан хаагч нар энэ үгийг сонсоод Уганда улсад заавал хэрэгтэй, зайлшгүй хэрэгтэй боловсрол байна гэж ярьсан байна. За энэ Уганда улс гэлгүүгээр олон улсад энэ хүү боловсрол сургалт маш их шаардлагатай. Сэтгэлийн боловсрол гэдэг маш их чухал. Яагаад гэвэл олон хүмүүс мэдж байгаагаар сэтгэлийн боловсрол хүний сэтгэл сөрөг байх тусмаа хүний амьдрал буруугаар эргээд байдаг. Тиймээс энэ тал дээр IYF хэрхэн зөв эерэг сэтгэлгээдээ болж чадах бас аз жаргалтай бас найрсаг маш ээлтэй амьдарч болдго юм бэ гэдэг талаар зааж өгч байгаа. Энэ сэтгэлийн боловсрол байгаа учраас би үнэхээр таалагдж байна. Ганцхан Уганда улс биш олон нийтийн тийм өнцөг бүрт энэхүү сэтгэлийн боловсрол харагдах ёстой. Маш талархалтай зүйл бол Уганда улсад энэ IYF-ийн салбар байгаадаа үнэхээр талархаж байна. За олон сурвалжлагч нараа Уганда улсын пастораас сурвалжлага авахаар энэхүү форумыг бас зохион байгуулсан. Албан хаагч нарын нийтийн зоог дээр өргөдөж очиж Уганда улсын телевизийн улс төрийн телевизээр нэвтрүүлгээс үнийг шууд цогцолсон байна. Уганда улсын Kia машины үйлдвэрт ч гэсэн
2020 оны 1 сараас сар бүр энэхүү сэтгэлийн боловсрол тууштай явагдаж байгаа гинэ. 2016 оны 7 сарын 26-нд Хаус пастор Ювери Мусевени Уганда ерөнхийлөгчтэй анх уулзаж сэтгэлийн боловсролын лекцийг энэ Уганда улсад өргөжүүлэхийн тулд IYF залуучуудын холбооны байгууллага байшин баригдаж байгаа. Тэр хугацаанд энэ офисыг гаргаж өгөөд офисын дотор лекцээ тарааж болохоор зохион байгуулалтыг хийж өгсөн байна. 11 сард Макерерэ их сургуулийн 1-р давхарт шинэ офис гаргасан байна. Макерерэ энэ их сургууль болохоор шинээр баригдсан барилга бөгөөд энэ шинэ баригдсан барилга дотор Уганда улсын сэтгэлийн боловсрол маш эрчимтэйгээр тараагдана гэдэгт итгэлтэй байна. За 2016 онд Хаус пастор ерөнхийлөгчтэй уулзсаны хойш Хаус пасторын уулзалтаар дамжуулан маш олон тийм үйл ажиллагаа явагдсан. Боловсрол залбийн эрүүл мэндийн яамтайгаа MOU хамтын үйл ажиллагааны дээрээ байгуулж Уганда улсын олон шоронгийн газруудтай бас хамтран ажиллах болсон. Сүүлийн үед Хаус пастор Уганда улсад дахин зочж ирсэн. Тэгээд ерөнхийлөгчтэй уулзаж ерөнхийлөгчийн ордны харьяаллын Уганда дахь бүтээлч албан хаагч нар байдаг гинэ. Тэд нар ч гэсэн сэтгэлийн боловсрол тараасан, дамжуулсан. Бас Уганда улс төрийн нэвтрүүлгийн газар UBS нэвтрүүлгийн газар ч гэсэн Kia машины үйлдвэрт ч гэсэн мөн олон тийм дунд бүрэн боловсролын байгууллагуудад ч гэсэн очиж сэтгэлийн боловсролын лекц дамжуулж байна. Угандад болж өрнөж байгаа энэхүү сэтгэлийн боловсролын гайхамшигтай ажлуудыг харахад найдвар төрж байна. Бас энэхүү боловсрол дамжуулан олон хүмүүс өөрчлөгдөж ганцхан Уганда гэлгүйгээр улсын хүмүүс өөрчлөгдөн гэдэгт итгэж байна. За уучлаарай, энэ дүрсээ гаргаагүй байсан байна. За Уганда улсад сайн мэдээ кампалазмын үсэг урьж авч байгаад Уганда улсад Сесори гэдэг хөгжмийн сургууль эхэлсэн байна. Сурагчид драм, кларинет, гэх мэтлэн олон тийм хөгжим зааж байна. Уганда улсад бид нэр хөгжим зааж байгаа. Энэ хөгжмийг зааж өгч бас сайн мэдээгээр тараах боломжийг бас бид нэр боломжтой болсон. Пастор бидэнд та нар сайн мэдээ төлөө Угандад ирж амьдраарай. Угандад ирж сайн мэдээ тарааж амьдрах юм бол энэ амьдрал хамгийн ажралтай амьдрал гэж пастор ярьж өгсөн. Сесори хөгжмийн сургуулиар дамжуулан сайн мэдээний маш эрчимтэй үйл ажиллагаа явагдах болно гэж амлаж өгсөн. Энэ амлалтын дагуу одоо биелэгдэж байгаа. Та бүхэн залбирч өгөөрэй. Сесори хөгжмийн сургуульд орж ирээд эхэндээс энд орж ирэх сэтгэл байгаагүй. Угандад энэ хөгжмийн сургуульд орсон үед эхлээд энэ хөгжмийн сургууль гэлтгүү хөгжмөөр дамжуулан сайн мэдээг хэрхэн сайн мэдээ тараах вэ? Тэр аргыг ч гэсэн ойлгох болсон. Өөрийнхөө сэтгэлээ хэрхэн сүмтэйгээ бас бурхантай холбож болох вэ гэдэг талаар ч гэсэн ойлгосон. Сесори хөгжмийн сургуулиар дамжуулан уулзсан хүмүүстэй би сайн мэдээ тарааж байгаа. Бас энэ хөгжмийн сургуульд оролцож байгаа нь үнэхээр нэгүсэлтэй байна. Бас сүнслэг талаасаа бас хөгжим урлагийн талаасаа үнэхээр за энэхүү Крис цус сарын кантата тоглолт явагдсан байна. Уганда улсын нийт 20 гаруй улсуудад цус сарын кантата тоглолтыг орон даяар аялан тоглолт хийсэн байна. Есүсийн мэдлэлд
эмнэлэгтийг жүжиглсэн драм тоглолтоор харуулсан. Мөн 현재 сайн 우간다는 мэдээ 지난 тараага 3월 24일 завшаанаас олдсон байна. 코로나 확진자 발생을 기준으로 확진자가 өнгөрсөн 계속해서 늘어가는 3 сард 추세예요. Уганда улс ч гэсэн 우간다 무세베니 коронавирус 대통령은 더 이상의 감염을 막기 위해 지난 коронавирусын 3월 тийм 24일부터 хүрсэн 3일간 хүмүүс 진행된 гарч ирээд 대국민 성명 발표에서 Уганда 모든 улсын 학교에 대한 ерөнхийлөгч 휴교령, 자가용을 제외한 모든 교통수단의 бүх сургуулиудыг зогсоож хөл хорой тавьж 종교 행사 금지 등 бас 여러 шашны 사안을 үйл ажиллагаагаа зогсоох 또한 10명 이상의 모임이 모두 금지된 상태이기 хэл 때문에 хориод 우간다 집회 хэл 소식 хаах гэх 콘솔라이브는 мэтчлэн 인터넷 방송으로 хүмүүсд цуглах 개장하고 боломжгүй болсон 인터넷 учраас 예배를 интернетээр дамжуулан цуглаанаа хийж 시작은 байгаа билээ. 구경하나 그 끝은 창대하리라라는 말씀처럼 Эхлэл 아직은 부족한 것이 많지만 준비해 나가며 эхэлж 방송을 байх 다른 явцдаа 방송으로 цул дорой ингээд 아프리카 бүхэлс юм шиг 현재 харагдсан 인터넷 боловч 방송이 쉬운 것은 아니지만 аажмаар 하나님의 сайжирч 도와주심으로 인터넷으로 улам сайжирч 예배를 보고 байгаа. 있고 교회로 Африкт 오시는 интернетээр 행복을 дамжуулан 나누기에 цуглаанд оролцсон гэж хэцүү боловч 하나님의 말씀을 듣고 있다. олон хүмүүс интернетээр орж ирж сурж байгаа. За энэ цуглааныг төрүүлж бид нарын дуу хураагаад, бичлэг хураагаад Facebook болон YouTube дээр тавих ажлыг би хийдэг. Тэгээ манай сүмийн их шахман дүүс нарын энэ бичлэгийг үздэг. Үзэж байгаа. Одоо ч гэсэн 3 өдрийн цуглааны төлөө их гээд бид нар бэлдэж байна. Ийхүү бичлэгийг олон итгэгч нар үзэх болно. Эхлээд энэ ажлыг хийхэд хэцүү байх үе байсан. Тэгээ эдгээр зүйлүүдийг зүгээр мэдлэгээрээ л бодож байсан. Яг жинхнээсээ нэвтрүүлгийг хийж үзсэн удаа нэг ч байгаагүй. Гэвч коронавирусээс болж энэ бүх зүйл дээр өдөөлт хийж тэмүүлж үзсэн. Тэгээд бодит байдал дээр энэ тухайн ажил нь бүтэж байгаа харсан. Нэвтрүүлгийн ажлуудыг хийж байгаадаа баяртай байна. Үргэлжлүүлээд онлайнаар бурхан ажиллаа хийн гэдэгт итгэлтэй байна. ялангуяа сайн нэг жилийн турш Угандад үйлчлэгээний ажил явуулж байгаа залуучууд YouTube болон Facebook-ээр дамжуулан үйл ажиллагааг хүмүүст тарааж байна. Анх удаа YouTube хийж байгаа учраас жоохон чадал удаж байгаа боловч сурч байгаа мөлий. Уганда улсад Ким Жэсон 홍춘희 гэдэг агч нар олсон. 복음의 역사가 일어나는 현장들을 직접 목격하며 복음을 전하는 삶을 살아가고 있다. 현재 이들 부부는 Энэ хоёр солонгос гэрэг бол Уганда улсад сайн мэдээ тарааж амьдарч байна. 복음을 섬기며 살고 있다. Тэгээд 안녕하세요. тэр хоёрын гэрчлэлийг сонсъё. 저희 부부가 여기 온 지 1년이 김재성. 되었습니다. Ахлагч байна. 저희들 Сайн байна уу? Бид нар сүмийн удирдлагаар ирээд одоо 1 жил 하나님께서 Угандад 많은 축복을 амьдарч байна. 주셔서 Бурхан бидэнд маш нэгүсэл 저희들이 бид 여기 нар 와서 цул дурын хүмүүс боловч Бурхан бидэнд маш хэвэл хайрлаж өгснөөр эрүүл их амьдарч байна. Яг тодорхой бидний зааж өгөх хийх ёстой заасан ажил бол байхгүй байгаа ч гэсэн CLF로 연결되어진 교회에 가서 нэгэн өдөр бид нар CLF-ээр дамжуулан 때로는 교동소 가서 холбоотой болсон 수업도 하기도 합니다. сүмдэр очиж бид нар сэтгэлийн боловсролын лекц хуваалцдаг, бас Бурханы үг хуваалцдаг. 추수꾼이 추수를 할 때 이삭을 좀 Миний ганц ойлгосон зүйл нь юу вэ гэхлээр 알자치를 따라 함께 했을 때 яг л тариалангийн тариаж тариалангийн тариа хураах цаг болсон байхад ажилтан дутаж байна гэсэн хэлсэн шиг очоод үдсэн үед Бурхан бидэнд маш их аврал авах хүмүүсийг бэлдсэн байгаа гэж ойлгосон. Өөр ажил биш энэ сайн байдлын тараах ажил бид нэр сэтгэлээ хамтран ажиллаж байгаадаа үнэхээр талархаж байна. Угандад та бүхэн ирээрээ. 마인드 교육을 하며 복음을 섬기는 삶을 사는 유학생들도 있다. Уганда улсад бас 그들은 해외 공사를 통해 자신의 сайн 삶이 байдлаа тарааж 복음을 위해 амьдралаа 드려질 때 зориулж байгаа залуучууд ч гэсэн энд байна. 계속해서 우간다에 남아 Эхлээд 복음을 Уганда 전하는 улсад 삶을 살고 있다. 1 жилийн турш үйлчлэгээний ажилтнаар явсан боловч одоо энэ газар сайн мэдээ сарааж амьдрах амьдрал нь азаргалтай амьдрал гэж ойлгосон байна. За би бол Уганда улсад сурахаар би шийдсэн. Би 2010 хэдэн онд Угандад анх удаа сайн дурын үйлчлэлийн ажлаар ирж байсан.
복음회를 하고 있습니다. За би олон сайн мэдээний ажлуудыг Угандад явуулж байгаа. Эхэндээ Угандад ирсэн үед миний хийж чадах юм бараг байгаагүй. Хэлж чадахгүй яриач муу байсан. Урд нь хийж чадахгүй зүйлүүдийг харин одоо би маш их сурсан. Англи хэлч гэсэн би маш их сурсан. Сэтгэлч гэсэн их өссөн. Илүү их зүйлийг ойлгосныг бодоход Угандад амьдрах амьдрал илүү их үр өгөөжтэй, бүтээлтэй Бурхан намайг удирдах өгч байна гэсэн сэтгэл төрсөн. 2002 он Уганда улсын Мусевени ерөнхийлөгчтэйгээ Паус пастор уулзсанараа эзэн Бурхан 2020 он хүртэл үргэлжлүүлэн сайн мэдээний ажлуудыг маш гайхамшигтайгаар өрнүүлж байна. Цаашдаа ч гэсэн Уганда компаниас сумаар дамжуулан Бурхан ажил гэдэгт итгэж байна. 하나님의 말씀과 교회라는 뿌리로 말미암아 하나님의 열매를 бурхны 아름답게 үг 맺어가고 있는 болон 잠비아 교회. 잠비아 бурхны 교회는 агуу хайраар 2018년부터 베델 өсөж 건축 байгаа 건축 Замбиа 학교의 сүмийн 선교센터 мэдээг 건축에 хамтдаа 함께하고 утсаар 있습니다. холбогдсон 오늘 전화 연결은 сонсгоё. 잠비아 기쁜 소식 Замбиа улсад сүмийн байр байгуулсан гэсэн мэдээ сонсогдож байна. Уганда Замбиа улсын Юзэн пастортай уулзсан. Сайн байна уу Юзэн пастор? Сайн байна уу? 잘 지내시죠? Та сайн сууж байгаа юу? Тэмээ пастраа сайн сууж байгаа. 봤습니다. 사진에서. Сая 6 дээр сүмийн байр байгуулж дуусж байгаа юм шиг харагдаж байсан. 물질적으로 많이 Их завгүй байгаа юу? Ямар гоо байна? Ер нь төсвийн тал дээр ямар байгаа вэ? Энэ цуглааны байр үнэхээр сайхан байр хийж байгаа харагдаж байна. 대해서도 많이 은혜를 주셨고 За Солонгос сүмээс биднэрт маш их тусламж үзүүлсэн. 봉사하는 식사나 Энэ 식품이나 모든 것을 다 지원하고 있습니다. 현재로서는 조정 외부 내부가 다 마무리가 되어가고 있고요. 이제 실내 인테리어만 하면은 마무리가 잘 되었을 듯 За энэ 합니다. цуглааны 그 실내 인테리어하는 우리 장 가서 일하고 계십니까? за цуглааны байр ямар хөө баригдаж байна 코로나 вэ? 때문에 우선은 За бид нар 이번 Солонгосоос ингээд тусламж төсөө аваад ингээд 호텔 ажиллаж 자가 байгаа. 격리가 되기 때문에 들어오시면은 은행에서 곧 들어오시기로 돼 있습니다. 아 그렇습니까? 아니 장모님 너무 수고를 많이 하셨는데 아직 못 들어가셨군요. Манай энэ барилгын Солонгосоос барилгын тийм мэрэгчлэлтэн тийм ахлагч ирээд бид нарт маш их тусалж байгаа. Тэгээд үнэхээр сайн ажиллаж байгаа. өнгөрсөн 15 он 장관께서 한국의 마인드 교육에 대해서 IYF에 대해서 Солонгосын IYF залуучуудын байгууллагын талаар сонсож нөгөө боловсролын яамны сайд Солонгост өрнөсөн дэлхийн чуулганд оролцсон. Ялангуяа сүүлийн яг төвд болсон Gracias Narratoni чуулгын концерт болсон шүү дээ. Тэр үед бид нар бүтэн сайн өдөр хийн гэж төлөвлөсөн байснаа хагас өдөр болгож өөрчилсөн. 하루 앞당겨서 하는 거는
경우는 처음 보는데 이런 Харин 마인드를 энэ үйл 가진 ажиллагааг ер нь 사람들이라면 нэг өдрөөр урагшлуулна гэж ер нь нийгэмдэр боломжгүй зүйл шүү дээ. 큰 Гэвч 변화가 энэ 있겠다라는 확신을 가지고 нэг 돌아갔었고 өдрийг урагшлуулад ингэж хийсэн боловч маш гайхамшигтай тийм тоглолт болсондоо маш баярлсан. 국빈으로 Үзээд их гоё байсан гэсэн. 다 준비하시고 땅을 Тэгээд 2017 онд Паус Пастрыг өөрийнхөө улсдаа Замбиа улсад урьж бид нарт томоохон газар бэлгэлж өгсөн байгаа. 7,800헥타르 한국으로 말하면은 12.8 гектар газар бид нарт өгсөн байна. 대통령께서 저희에게 무상으로 임대를 해주셨고 Тэгээд ерөнхийлөгч үнгүйгээр энэ газрыг бид нарт бэлгэлж өгсөн. 헬스센터 건물을 할 수 있도록 되었습니다. Тэгээд 2016년 манай 3월 26일 IYF залуучуудын центр залуучуудын холбоо байгууллагын 목사님과 байшин 면담하시고 모험도 들으시고 байгууллагын байрыг барьж чадсан. 기공식에 함께 하시면서 3년 되는 시민들께서 За энэ ерөнхийлөгч 기공식을 함으로써 건축이 처음으로 барилга барих энэ арга хэмжээнд хамт оролцсон байгаа. Тэгээд 3 цагийн турш үйл ажиллагаа явагдсан. Тэгээд 2007 оноос өдөө хүртэл барилга баригдаж 고생을 많이 байгаа. 하셨습니다. Тэгээд бурхан бид нарт туслаад үнэхээр сайхан барилга баригдсан байна. 또 한국에 많이 지원도 못하고 그래가지고 Солонгосоос ч гэсэн тусламж үзүүлнэ гэж яриад байгаа боловч үнэхээр бага хэмжээний төсвийн тусламж үзүүлэхээс өөр аргагүй байсан. 근소한 과정에 Гэхдээ бурхан үнэхээр тусалж энэхүү барилгаа дуустал барьж чадсандаа үнэхээр талархаж байна. Барилгын ажил хийхэд бурханы тусламж авсан талаар бид нарт гэрчлээч. Солонгос нуугын ном итгэгчийг бид нарт явуулж өгсөн. Бас Жон итгэгчийг явуулж өгсөн. Хатад сүмээс ч гэсэн Солонгос сүмээс ингээд олон тийм барилгын мэрэгчлэнгүүдийг бид нарт итгэгч нарыг явуулж өгөөд энэ барилгыг барьж чадсан. Яг би өөрийнхөө дутагдaltaй гэсэн бодлоор өөрийн ухаанаар ингээд барих гэж байсан. Гэвч сүмийн пастортай хамт ярилцсаар тэгэхээр би өөрийнхөө сул тал, өөрийнхөө дутагдaltaй талыг бурхан надад их харуулж өгсөн. Тэгснээр миний дотор байгаа бурхан бас бурханы боолын сэтгэл байгаа бурхан хоёр өөр байгаа байдлыг харуулж өгснөөр өөрийнхөө дотор байгаа бурханд биш бурханы боолд байгаа бурханд итгэх ёстой байна гэдгийг ойлгосон. 학교를 시작해봐라. 이런 이야기들이 이전 같았으면 아유 우리가 그런 일을 할 것이 пастор 아닌데 бидэнд 우리가 가진 та нар 형편이 ерөнхийлөгчтэй уулз та нар байшин байр гэж хэлсэн бол өөрт нь болохоор бид нар чадахгүй штэ бид нар ингэж боломжгүй штэ гэд өөрийгөө хараад л ингэ суугаалах байх байсан. Тэгвч бурхан бидэнд харуулж өгсөн. Бурхан бол Библиэлд гарч байгаа мөнхөд төвс хүч чадалтай бурхан. Бурхан хэрэг зөвшөөрөх юм бол бурхан энэ ажлуудыг биелүүлнэ гэсэн итгэл төрсөн. Одоо ном дээр ч гэсэн гүй тэгвэл та нарт өгөгдөн, хай тэгвэл та нарт олгогдно. Тогш тэгвэл хаалганд нээгдэнэ гэсэн байна. Яг тэр үгийн дагуу бурхан биднэрт бурхан амласан байна. Гэвч би зүрх сэтгэл дотроо бурханаас үнэхээр хайгаагүй байсан байна. Гуйгаагүй байсан байна. Бас тогшоогүй байсан байна. Тийм учраас бурхан өгдөөгүй байсан байх шүү дээ. Бурхан хичнээн ч өгөх боломжтой байсан. Харин би өөрөө чадахгүй гэж бодоод ингээд өөрийгөө хараад суугаад байсан болохоор бурхан ажиллаагүй байсан байна гэдгийг ойлгосон. Бурхан биднэрт сул дорой байдал дунд тавьсан гэсэн байна. Бид нар сул тал байгаа, дутагдлаа талууд байгаа. Гэвч тэр нь ерөөсөө асуудал биш. Бурханы харин ажиллах завшаан болдгоо гэж ярьж байгаа. Хэлэх үгийг би сонссон. Бид нар барилгын ажил дээр сайн дураар үйлчилж байгаа итгэгч нар бас цөөхөн л байсан. Туур байсан. Харин бурхан бас ажиллах хүмүүсийг илгээж өгсөн. Тэгээд залуучуудыг бас бид нар сайн дураар ажиллах залуучуудыг
өөрсөн 청년들이 한 처음에 시작했을 때 100여 명 정도 За- 와서 배우고 싶어하는 энэ сэтгэлийн боловсролын лекцийг бас бүртгэл авсан байгаа. 그래서 뭐 다른 거는 Бүртгэл 모르겠지만 авахад эхэндээ бол хүүхдүүд ирээгүй. Гэхдээ ааж хүүхдүүд бүртгэж эхэлсэн. 도움을 전했고 Харин тэд нь юу заах вэ гэж байгаад сайн мэдээ тараа гэсэн сэтгэлөөрөө бид нар сайн мэдээ тараасан. 그럼으로써 건축이 시작이 되어서 물론 Барилгач гэсэн баригдаж байгаа. Мэдээж төсвийн 물질이 없어서 тийм дутагдaltaй талууд ч гэсэн байсан. Төсөв санхүүгийн дутагдлаасаа болж хайрлж юм авдаг байсан. Гэхдээ ямарваа зүйл дутаад авч чадаагүй байсан зүйл гэж байгаагүй. Бурхан байнга биднэрт хэрэгцээтэй зүйлийг өгч байсан. Бас тусалж байгаа хүмүүсийг бас биднэрт өгч байсан. Хэдэн хоногийн өмнө ерөнхийлөгчийн ордон дээр ч гэсэн ордноос хүмүүс ирж бидний барилга барьж байгааг бүгд хараад явсан. Тэгээд аль болох бид нарт тусламж үзүүлэх бодолтой байгаа гэсэн засгийн газрын тийм дэмжлэг байсан. Одоо бол коронавирусээс болж гадны хүмүүсийг бид нар ажилуулж чадахгүй байгаа. Зөвхөн одоо байгаа энэ итгэгч нараар хамтдаа энэ барилга барьж байгаа. Коронавирус уусах юм бол Паулус пасторыг урьж байгаа энэ барилгыг тусны тийм баярын тэмцээнээр цуглаа бас хийх гэж байна. Ерөнхийлөгчийн энэхүү газрыг бас байшин барихад маань бид нар зөвшөөрж өгсөн доо тэгэхээр талархаж байна. Бас засгийн газраас ч гэсэн энэ маш их дэмжлэг үзүүлж байгааг бодоход тэгэхээр талархаж байна. Тиймээс 5200 талбай бол ширийн нэг талбай биш. Маш сайхан тийм хотын гол тийм замын сайхан газарт бид нарт энэ газрыг өгсөн. Бурхан үнэхээр бидний дотор Замбиа улсад ажиллаж байгааг харахад талархууштай байна. Бас бид нар тусалж байгаа. Сайд нарт залуучуудын яамны сайд нарт талархлын бас мэдчилгээ давжуулаарай. Замбиа улсын итгэгч нар ямар вэ? Итгэгч нар бүгдээрээ сайн байгаа юу? Тийм ээ. Сүүлийн үед бүтэн сайн өдрийн эзний өдрийн цуглаанаа бид нэр цуглаалж чадахгүй байгаа. Интернетээр бид нар онлайнаар цуглаан явуулж байна. Корона Замбиа улсад ч гэсэн тархаж байна уу? Дөнгөж ихч байна, пастор. Тэгээд хэдэн л өвчтэй хүмүүс гарч ирсэн. Гэхдээ эмчилгээний газрууд их дутаж байгаа учраас хүмүүсийг хөл хорой тавьсан байна. Тиймээс олон улсад маск зүүгээд байгаа. Маск зүүж битгий юу харин зарим юунууд бол улсууд болохоор маск ч зүүлэхгүй байгаа юм шиг байлаа. Замбиа улсад нэг маск худалдаж авах нь нэг өдрийн хоол гэж хэлж бол. Хоолны мөнгөөр л худалдаж авна. Тийм учраас ихэнх хүмүүс маск худалдаж авдаггүй. Тийм үү. Тэгээд коронавирусд бол маск зүүх их ач холбогдолтой гэж ярьж байгаа. Коронавирус энэ агаараар дамжин тархдаг, халдварладаг учраас маск зүүх их чухал байна. Гэхдээ вирусгүй хүмүүс амьдарч байвал болно л доо. Солонгост олон вирустэй хүмүүсийг тусгаарлаж хөл хорой тавьсан бол харин одоо ч гэсэн тусаж байгаа хүмүүс гарч ирсээр л байна. Замбиад харин тийм хүнд биш байгаа болохоор баярлж талархаж байна. Хурдхан энэ вирус байхгүй болоосай гэж хүсэж байна. Түүнээс гадна бид нар Замбиа улсаас сонсож болох зургийг бид нарт дамжуулж өгнө үү? Замбиа улсад засгийн газар гэлгүй бид нарт баг сургуулийн бас ерөнхий боловсролын сургуулиудаас ч гэсэн бид нарт их анхаарал тавьж сонирхож байгаа. Яагаад гэвэл бид нарт энэ сэтгэлийн боловсрол лекц уншдаг учраас. Солонгосын сэтгэлийн боловсролын
ийм зохион байгуулалтыг бид нэр хөтөлбөрийг авч очиход тэр Замби улсын ерөнхий боловсролын газрууд захирлууд нь бид нарыг урьж энэ залуучуудын өмнө гэлээс уншуулж одоо ч гэсэн сэтгэлийн боловсрол явагдаж байна. Олон залуучууд сэтгэлийн боловсролын номыг худалдаж аваад тэр номоор дамжуулан группээр хуваагдаж ярилцаж бас сургалтанд сууж бас шалгалт өгч. Тэгээд бид нэр дүн оноо авдаг ийм хөтөлбөртэй явагдаж зохион байгуулалтад явагдаж байгаа. Одоо коронавирусээс болж тусгайчлан бид нар уулзж байгаа. Тусгайчлан зөвлөгөө авахад нэг 70-аас 80 гаруй тийм хүүхдүүд тусгайчлан уулзъя гэж санал өгч байна. Бас сэтгэлийн боловсролын тийм анги гэж гараад ирсэн байна. Сэтгэлийн боловсролын анги гэж гараад ирсэн. Тэгээд тэр ангийг төгсчих юм бол тэр магистраар бас цол авах боломжтой байдаг. Магистрийн зэрэг авсан хүмүүст бас багш болгох, бас доктор болгох тийм хөтөлбөрийг ч гэсэн тэр Замби их сургуулиудтай ярилцаж байгаа. Бас боловсролын газруудтай ярилцаж байгаа. Бас Замби улсын пасторуудтай ярьсан байгаа. CLF Замби улсад 2017 оноос явагдсан. Сайн мэдээг бол 2007 оноос тарааж эхэлсэн боловч олон тийм уугуул пасторуудаас энэ сайн мэдээг эсэргүүцсэн, бас хавтсан хүмүүс гарч ирж байгаа. Тэгээд жоохон түр бэжсэн зогссон байдалтай байж байгаад бас одоо 3-4 жилийн өмнөөс л ингээд дахиж эрчимтэй явагдаж байгаа. Бас 3-4 жилийн өмнөөс шинэ олон пасторууд аврал авч сайн мэдээг сонсож үг сонссон байна. Паулус пастор ирэх Замби улсад зочлох болгон пасторууд ирж пасторуудын хурал дээр үг сонсож байна. Форумд оролцож үг сонсож байгаа. Тэгээ үргэлжлүүлэн үг сонссноор өөрийнхөө сүмдэр ч гэсэн үг сонсомоор байна гэдэг. Өөрийнхөө сүмийн итгэгч нарыг бас сургалтанд суулгамаар байна. Дасгалжуулмаар байна. Итгэлээр ингээд өсгөн сургалыг сонсуулмаар байна гэж байгаа. Бас хамтдаа зоогийн цаг явуулж форумоор дамжуулан олон пасторууд оролцоод зүгээр бид нар пасторуудаа л суглах биш, өөрсдийнхөө сүмд урьж 100 гаруй 200 гаруй хүмүүс цуглаж байна. Бид нар тэр сүмд нь очиж бид нар сайн мэдээ тарааж өгч байгаа. Ялангуяа 2017 оноос аврал авч сайн мэдээ сонссон хүмүүс бид нартай хамт ярилцаж, бид нартай хамтран үйл ажиллагаа явуулж байгаад бид нартай хамтран үйл ажиллагаа явуулж байна. Тэгээд одоо өөр хотуудад 6-7 гаруй тийм сүмүүд бид нар хамтдаа нөхрөлийн цуглаан яг л нэг сүм шиг ингээд явуулж байна. Бас түүний харьяалт олон салбарууд сүмүүдийн итгэгч нар ч гэсэн сайн мэдээ сонсож бидний үгийг сонсож байна. Тэгээд барилгын ангийг бид нар явуулж байгаа. Архитектурын ангид суугаад төгссөн тийм хүүхдүүд Тайландд бас үйлчлэлээр яваад Тайландын барилгын ажил бас хийгээд аврал авч өөрчлөгдөж байна. Үнэхээр талархаж байгаа. Замби улсыг бурхан үнэхээр итгэгч орон болгож байгаа юм шиг санагдаж байна. Христчин орон болгож байгаа юм шиг санагдаж байна. Тэгээ Ковер ерөнхийлөгч бид нарт үнэхээр их тусалсан билээ. Тэгээ сэтгэлийн бол Лусака их сургуулиас ч гэсэн бид нарт
Сэтгэлийн боловсролын лекцийг манай их сургууль дээр ч гэсэн явуулж өгөөч гэж гуйсан байгаа. Тэгээд Лусака их сургуульд ч гэсэн бид нэр олон багш нар, профессоруудыг явуулах гэж байна. Тэгээд дэлхийд даяар олон сэтгэлийн боловсролыг багш нар, профессорууд илгээгдэх юм бол илүү олон бурхны ажлууд өрнөнө гэж итгэж байна. Ялангуяа сайд нарт мэд дамжуулж өгөөрэй. Бас ерөнхийлөгчтэй бас уулзах зав гарвал мэд дамжуулж өгөөрэй. Ерөнхийлөгч Үсүнгийн пастор маш их хичээлээ. Бид нар Замбиагийн төлөө бүх хүчээрээ тусалж дэмжих болно. За сайн сууж байгаарай. За баярлалаа. Дараа уулзъя. Баяртай. За Замбиа ерөнхийлөгч 54 мянга ийм том газрыг бид нарт өгсөн гэж байгаа. Бид нарт 9 жилийн турш өгсөн гэсэн байгаа. Бид нарын 9 жил гэж хэлсэн байгаа гэвч цааш нь сонгох болно. Замбиа улс цаашдаа залуучуудын төлөө үргэлжлүүлээ ажиллаа хийх учраас ерөнхийлөгч надтай уулзахыг хүссэн. Тэгээд надаас тусламж дэмжлэг гуйсан байгаа. Бид нар ч гэсэн Замбиа улсад дэмжлэг үзүүлнэ гэж хэлсэн байгаа. Өнөөдөр онцгой мэдээгээр Уганда улсын талаар бас сонссон. Замбиа улсын талаар сонслоо. Замбиа улсад ерөнхийлөгчтэй уулзаж бас сайн мэдээгээ тараах ийм сайхан боломжууд гарч байгаадаа талархаж байна. Үүнд залуучуудын гол асуудал нь юу вэ гэвэл бодож тунгаах чадвар дутагдж байгаа. Залуучууд тийм асуудал тулгамдсан байгаа боловч олон Библи заадаг гэд байгаа. Олон сүмүүд тийм зүйлийг заахгүй байгаа. Тийм учраас Замбиа улсын залуучуудын яамны сайд солонгосныг ирсчээсэн. Би ерөнхийлөгчтэй уулзаж чадахгүй хүн байсан. Гэвч тэр залуучуудын яамны сайд өөрийн биеэр ерөнхийлөгчтэй очиж агаад пастор уулзах ёстой гэж ярьсан. Тэгээд дотоод хэргийн яамны сайд дээр бас хэлсэн байгаа. Тэгээд Африк бол үнэхээр сайхан улс. Тэгээд Замбиа ч гэсэн их хөгжингүй орнуудын нэг байгаа. Тэгээд бурхан ингэж ажиллаж байгаадаа үнэхээр талархаж байна. За Копобелт их сургуульд сэтгэлийн боловсролын анги нэгдсэн төдийгүй Лусака их сургууль ч гэсэн сэтгэлийн боловсролын анги нэгдэж байгаа гэж хэлсэн. Энэ Лусака их сургууль гэвэл Сөүлийн их сургууль шиг маш өндөр боловсролын төвшөнтэй тийм их сургууль шүү дээ. Тийм байна. Копобелт би эхлээд Лусака тэр захирал бид нарт ийм санал тайлсан үед жоохон хүлээхийг бид нар хүссэн. Замбиа улс руу явах профессоруудыг бид нар бэлтгэн гаргаж байгаа. Лусака их сургууль бол бид нарт маш хүсэж байгаа. Сэтгэлийн боловсролын лекц анги явуулахыг. Копобелт яагаад бид нар хамгийн ихэнд энэ профессоруудыг явуулсан бэ гэвэл захирал нь өөрөө маш их тийм дааштайгаар бидэнд хандаж гойх шахуу бидний сэтгэл боловсролын лекцийг явуулж өгөөч гэж хэлсэн. Олон Уганда улс, Замбиа улсын залуучууд мөнгө байхгүй, харин боловсролын тийм хүсэл эрмэлзэл бол байгаад байдаг. Тийм хүүхдүүд их байгаа. Тэгээд санхүү төсвийн тал дээр их хэцүү байгаа. Замбиа улсын барилгыг барихад ч гэсэн төсөв маш их дутагдaltaй байсан чинь ерөнхийлөгч бид нарт маш дэмжиж байгаа. Засгийн газар бид нарт дэмжиж байгаагаар үнэхээр талархалтай байна. Мусевени ерөнхийлөгчтэй пастор та их дотн тийм ээ. Тийм ээ. Мусевени ерөнхийлөгчтэй би олон удаа уулзч байсан. Тэр ерөнхийлөгч маш засгийн төрийн хэргийг сайн удирддаг. Замбиа улсыг маш баян болгож байгаа. Тийм сайн ерөнхийлөгч байна. Уганда улс үнэхээр сайн улс байна. Бас тухайн
улсын Сервэдэ гэдэг ерөнхийлөгчийн зөвлөгч пастор байгаа. Тэр пастор маань биднэрт их тусламж дэмжлэг үзүүлж байгаадаа маш баяртай байсан. Энэ жил би шинэ он болох юм бол нөгөө шинэ оны мэдлэгээний үг гэж тавих хэрэгтэй байдаг. Тэр үед Уганда улсад спортын стадиумд ирж үг дамжуулж өгөөрэй гэж урилга явуулсан байсан. Тэр үед ганцхан өдөр биш 2 өдөр надад үг дамжуулж өгөөрэй гэж хэлсэн. Уганда улсад 100 мянган хүмүүс ирж үг дамжуулсан гэж хэлсэн боловч яг үнэндээ 100 мянган хүн биш байсан. Тэрийг яг жинхэнэсээ онлайнаар бас шууд нэвтрүүлгээр цацагдсан учраас 100 мянган Уганда иргэд төдийгүй олон хүмүүс аврал авч үг сонссон гэж итгэж байна. Тэгэхээр талархууштай байна. Бурхан ингээд ханш нээсэн сайхан хавар улирал биднэрт ирчээд байна. Харин коронавирусээс болж бидний сэтгэл гэрэлтэй сайн сайхан биш байна. Гэвч та бүхэн өвчин тусахгүйгээр боломжтой, сэрэмжтэй байгаарай. Хүмүүстэйгээ жоохон зайгаа авч хурдхан корона харин байхгүй болж гэр бүлээрээ хамт инээмсэглэн уулзаж инх тайван байхыг хүсэн өрөөж байна. Өнөөдөр ингээд тэрний мэдээг өндөрлөж байна. Дараагийн шинэ мэдээлэлээр уулзцгаая. Баярлалаа.